Оролцоно гэж юу вэ? Төлөөлөл гэж юу вэ? Та хурцсан суудалд сууж байна уу? Энэ надад хамаагүй штэ. Миний оролцоо ямар нэмэртэй юм бэ? Би ингэж оролцлоо гэд ямар үр дүнтэй юм бэ гэсэн тийм хурцсан суудалд одоо хүртэл сууж байна уу? Тэгвэл энэ видео маань таныг энэ хурцсан суудлаас багц шултгаа босгож чадна гэдэгт би итгэлтэй байна. Улаан аримд хөргөнийхөө талын өгчүүлсэн фронт бадмын талаар би танд товчхон дурдъя. Энэ нэмэгтэй болохоор усаас гаралтай. За тэгээд дэлхийн 2 дугаар дайны үед энэхүү аримд хамаг одоо хөрөнгийнхөө талыг өгч оролцож байсан юм байна. Өөрөөр хэлбэл жирийн нэгэн малчин дэлхийн 2 дугаар дайнд оролцож байсан юм байна. За мөн Америкийн нэгдсэн улсын одоо бас нэгэн гоё сонирхолтой төвийг хэлж өгье. Өөрөөр хэлбэл Роберт Ж. Хефт буюу Америкийн нэгдсэн улсын жирээлник ахлах сургуулийн сурагч одоогийн Америкийн нэгдсэн улсын 50 одтой төвийг бүтээсэн юм байна. Түүхийн бие даалтыг хийж байхдаа ингэхүү зурж цагаан ордон руу залхан өөрчилж байсан сонирхолтой тохиолдол байдаг юм байна. За би ч гэсэн яг ингээд видеоны ихэнд тавьсан асуултаа өөрөөсөө асууж үзье. За өөрөөр хэлбэл би хурцсан суудалд бол сууж байсан. Тэгээд яг энэ хурцсан судлаас намайг босгосон ихтгэл яг юу байсан бэ гэхээр би болрогийн ихтгэл байсан. За би болроогоо хөгжлийн бэрхшээлтэй хүнийг одоо өөр өнцгөөс өөр талаас надад бол үнэхээр харуулж чадсан. Тэгээ би тэд одоо хөгжлийн бэрхшээлтэй хүн гингүүл дандаа өөр хүн, өөрөөр хэлбэл биднээс ялгартай, биднээс өөр хүн гэж боддог. Гэтэл энэ хүн бол яг л эдэнтэй ижилхэн би маргааш ингэ явж байгаад хөгжлийн бэрхшээлтэй болчих болно. Би одоо сулгын хүмүүсийн дунд ороод өөрөө ч гэсэн хөгжлийн бэрхшээлтэй болчих чадна гэсэн нэг тийм ойлголтыг бол надад төрүүлсэн. Тэгээд өөрийн үеийн ингээд оюутан залуучуудаас асуухад хөгжлийн бэрхшээлтэй хүн бүр бие даа амьдрах хэрэгтэй юу гэнгээд мэдгүй штэ үгүй штэ гэсэн хариулт өгдөг. Тэгвэл тэрэнцэртэй оюутнууд ингээд өдөр бүрийн өргөж авч чадахгүй гэхээр чаднаа, дэмжнэ гэсэн хариултууд өгдөг. Өөрөөр хэлбэл хөгжлийн бэрхшээлтэй хүнд тусаж дэмжнэ гэдэг ч одоо яг тэр хүний энгийн эрх эзлэгтэн туслах очин нөхцөлийг ингээд бүрдүүлээд бидний оролцоо хэрэгтэй гэдгийг хүмүүс ойлгодоггүй. Энгийн эрх эзлэгтэн л одоо тэр хүмүүст бидний оролцоо хэрэгтэй, бидний дуу хоолой хэрэгтэй, төлөөллийн сонгоход бидний оролцоо, бидний дуу хоолой бол ялч хэрэгтэй гэдгийг л ойлгох гэсэн юм аа. Тэгэхээр таны оролцоо жижигэн зүйлээс эхэлж болно. Фронт бадамгай шиг та маш жижигэн ингээ оролцооноос ороод үнэхээр таны оролцоо ингээд том зүйлийг бүтээж чаднаа. Таны оролцоо бол өөр хүний эрхийг хамгаалж, өөр хүний эрхийг илрүүлэхэд тусалнаа. Хаалцанд тусалж баярлалаа.